эсхий түүрхтэн үзүүлж байна. Энэ одоо нэг одоо бут их хүн юу хөө эндээс эдэн грамм туусаар. Энэ сайн гарах юм бол 3 кг гарна шүү дээ. 3 ил. Тий. Ааха. Энэ одоо нөгөө төмсний нөгөө цагаан цэцэг болоод ирэхээр нь одоо яадаг вүлээ? Одоо тэнд байх шиг байна тий. Тий. Энэ урахаар аваад идэг үлээ. Наадах чинь одоо боловсруулалт эхэлж байгаа гэсэн үг. Сайн гэсэн үг. Энэ одоо яаж ийм гэсэн үг? Сайн гэсэн үг. Энэ тий. Энэ одоо сайн энд нөгөө юугаа томорж байгаа гэсэн үг. Ингээд томорж байгаа гэсэн үг. Ингээд тий. Оо зүг. Тэгээд энэ дахиад услахаар чинь энэ навч бүр сайн болоод тий дөнгөж эхэлж байгаа. Одоо дахиад нэг услах юм бол энэ бүр ийм том болох гэсэн үг шүү дээ. Тий. За энэ 90 хоногийн дараа энэ навч өөрөө юу ч үдэг байхгүй. Тэгэхээр нэгүр бэлдэж юм уу тий? Тий. Цагаан сэдэг хэмжээ нь хэр том гардыг? Сайн гарах юм бол том гарна шүү дээ. Энэс ийм гардгийг. Оо зүг. Сайн газар дээр. Танаа энд одоо нийтээ хичнээн өрхөйл одоо энэ газар тариаланд одоо. За манай сагсаа сум бол бас харьцангуй юм өндөр газар. Байрлсан ийм сум байгаа. Ер нь одоо бид нар энэ аюулын яамын баруун талын сумууд гэж ярьдаг Single Long сагсаа сум гэдэг өндөр газар. Харьцангуй өндөрт байршилтай ийм сумууд баггүй. Тэгээд энэ сумууд дотор бол манай сум илүү их одоо газар тариалан эрхэлж байгаа. Тэгэхээр энэ бидний газрын одоо хөрс одоо газар тариалах бас их яг энэ хэсэгтэй байна уу? Ер нь бол боломжтой юу? Ер нь нийтээр бол харьцангуй юм хатуу хөрстэй. За. Хатуу. Тэгэхээр бид нар газар тариалан эрхлэхийн тулд заавал хөрсөө бол маш сайн одоо сайжруулна гэсэн одоо бууз олноороо ирж одоо авчирч асгаж тий бордох хэрэгтэй. Бас зүгээр одоо газрын ухаал тарьчихгүй юм байна. Бас жоохон тийм одоо үржилт юм сайтай хөрс бол биш манайх. Илүү их одоо чулуулаг юм хатуу хөрс баггүй. Шавартаа. Тий шаварлаг тийм. Тэгэхээр тэгж хөрсөө одоо ингээд бордохдоо нөгөө бууцаар. Тий одоо энгийн аргаар гэсэн үг шүү дээ тийм малын одоо сайн байдаг гэсэн тийм сайжруулж тариалдаг юм. Одоо энэ бидний зогсож байгаа энэ газар маань тэр хөндийгөөсөө энэ төмс кальцийг их авдаг байхгүй. Кальцийг тэр малын бусаар авдаг. Өргөний гол ингээ урсаад холдголтой нийлж байгаа. Тэгэхээр энэ хэсэгтээ манай сагсаа сумын иргэд бол ерөнхийдөө бол газар тариалан эрхэлж байгаа. Энэ дээр бол услгаад тийм хадлан эрхэлэн дээр нь одоо ингэж одоо төмс тариалж байгаа. Зарим айл өрхүүд бол өрхийн хэрэгцээнд бол зориулж ингээд тариална. Одоо энэ хүн шиг зарим хүмүүс бол одоо илүү гарсныгаа ингээд борлуулдаг юм байна. Борлуулад суманда. Ер нь бол танаас сум болвол яг гаднаас одоо нэг төмс өдр авахс энэ сумын хэмжээд болоор ингээд баг бүрэн боломжтой. Тий ер нь сумын хэмжээд хангаж байгаа. Одоо жишээлбэл одоо яг энэ тэр уулын амнаас энэ хүртэл бол нэг 400 тийм үү? Тий. 408 гад бол хүнсний ногоо тариалж байгаа. Энийг өшөө илүү бүр аштаад яваад эн чинь бас эдийн засгийн эргэлтэндээ бас оруулаад хүмүүс маань ч гэсэн газар тариалангаар баг аймагруугаа борлуулах нэг бас үржих боломжтой юм байна. Боломжтой. Бүрэн боломжтой. Усны асуудал бол яг энэ голоо бас түшиглээд явчихдаг юм байна тий шууд. Заримдаа бас хур бороо бас оруулах гээл бас нэг бослоо болчихжээ тий. Тий шүү дээ. Хур бороо ихтэй жилд бол илүү сайн л да. Сайн. Яг энэ жилийн хувьд бол голын усч татарсан голын усч багвтар байна. Тэгээ яг хөө тэгээ хүмүүс ингээд ээлжлээд усаа аваад одоо энэ харгаан дотор бол маш олон ийм шудуу гаргасан байгаа. Тэрүүгээрээ одоо ингээд хүмүүс нэг өдөр нэг нь аваад нөгөө өдөр нэг нь аваад ингээд аргалаа л тэгэл. Нийлээд одоо арчилгаа бол нийлээ ордог уу? Орно. За нэр нөгөө газар тариад явуулахад одоо тариалсан ч хүн одоо тэгээд нийлээл байнга л одоо энэ дээр арчлаад нөгөө хорхоо шавж одоо тэгин. Эрслүүд одоо бас юу юунаас одоо эрслүүд байна бас. Зэрлэг байна. Тэгээд усны асуудал байна. Хорхоо шавж яг гайгүй. Одоо ингээд нөгөө тарих чинь нөгөө бордооны асуудал их байгаад байдаг шүү дээ. Бордоход их одоо хими биш одоо байгалийн өтөг бөөц юм уу те. Дэм юмараас бордоол тэгээд нөгөө малын бусаар бордож байгаа ч бид нар. Оо зөв. Бусыг. Малынхаа өтөгийг өтөгөөр тий. Манай нэг давуу тал нь
Одоо энд газар тариалан одоо ингээ хүнсийн ногоо тариалж байгаа хүмүүс маань ерөөсөө химийн бордо хэрэглэхгүй. Зөвхөн одоо малын бууц ашиглаад эко бүтээгдэхүүн гаргаж. Одоо эко бүтээгдэхүүн илүү одоо болж байгаа гэсэн. Малын бууц гэхээр одоо нөө өтөг. Тэг өтөг. Тэрийг болохоор яаж ингээ цацж гинэ. Тэг. Энэ газрыг уусуулсны дараа дээр нь цасаад тэгээд илүү сайн одоо гац сайн байна. Ургац сайн байна. Ургацын дэмжиж өгнө гэсэн үг. Ерөнхийдөө бол энэ дээр нэг 100 гаруй хүн те. Тий. Тамгийн дараа 120 хүн. Тэгээ 120 хүн одоо газар тариалан эрхэлж байгаа. Хичнээн өрхөөл үү? Яг уу нэг өрхөөр бодож байгаа л да. Тэгээ 120 өрх гэсэн. 120 өрх. А дээр нь одоо энэ манай улаан дээдлийн өсөлтийн систем гэдэг дээр үе социализмын үед малын тэжээл тариалдаг байсан том талбай байгаа тэнд. Яг уу тэр нэг хувьдаа гараа хувцлагдаад одоо сүүлд одоо ажиллагааг болсон. Одоо өнгөрсөн жилээс эхлээд энэ дээр маш том төслөг хэрэгжиж байгаа. 5.4 тэрбум төгрөгийн Азийн хөгжлийн банкны өсөлтгөө тусламжаар засгийн газрын бодлогоор хэрэгжиж байгаа. За тэр маань одоо ингээд энэ жил 9 сард бол ашиглалтанд орно. Тэр бол нөгөө бороожуулагчаар газар усалдаг. Тэгээ голдуу малын одоо тижээл тэгээд хүнсний ногоо тариалах. Малын ногоо тижээлэг бас явал. Тий. Бас боломжтой. Одоо энэ ч баг илүү үсэн таар баг хадгалаар хэрэгждэг юм шүү тий. Тэгин тэг. Тий байна тий. Ногоон тижээл бас тарддаг. Тижээл малын тижээл бас тарьж байгаа. Ааха. Ногоон тижээл нь ер нь тарихад бас хэр тохиромжтой байна. Сайн шүү дээ. Газар үс болж байна. Тий, болж байгаа. Услах Тий. хэрэгтэй. Услугаар шаардна. Услугаа шаардна, бас бордоо шаардна. Ааха. Одоо тэгээ энд таад манад гээд төмөс байцаа. Тий, удуун, луун, манжин, хөрөн манжин, сар манжин, тий. Сармас бүх ногоонуудаа. Өвгөцийн бомдоор нарийн ногоо тарих уу? Бага тайрна тий. Оо зөө. Энэ удирдлын чанартай байна. Өвлөлт төр бас нөгөө бас хөдөлмжүүд болцсон бас тэр тариад идэг болцсон байна шүү. Тэрэн дээр яа дийнэ? Тий, бага. Гэрийн гажууд өвлийн хөлөмж байгаа. Одоо байр зэрлэг. Зүг нь авч ийн. Зэрлэгийг авчих. Энэ зэрлэг гэсэн. Зэрлэгийг түүхгүй болоор яах вэ? Урахгүй шүү дээ. Урахгүй. Тий. Томрох гэсэн. Андаараа зэрлэг. Урсанд төмсний урсанд өдөөлж ийн гэсэн үг үү? Тий. Тий. Энэ нөгөө юугаа идэн гэсэн үг. Төмсний юу гэж хараад Үгүй. юм байна тий. Нөгөө. Зэрлэг юм байна. Тий. Энэ төмөсийн тэжээлийг энэ идэн гэсэн үг. Төмсний тэжээлийг энэ аваад байна гэж. Тий, аваад байна гэсэн. Тэгээ бид нарын нөгөө хэрэглэсэн бордоонуудыг авах гэсэн үг шүү дээ. Тий. Энэ нэг юу юм уу? Энийг одоо тэгээд мал дод өгч байна. Болно. Бид наар аваад хайчихна. Энэ бол мал идж байгаа. Тий, идж байгаа. Энийг бас тусгай юунд хийгээд тэгээд бордоо хийж болно. Энэ зэрлэгээр. Энэ мөн үү? Мөн биш та. Энэ. Энэ юм уу? Тий. Бороогийн татвар төмсөө татвар. За яа төмстэй яг адилхан. Хүн маягаар ингээд л одоо арчилдаг юм биш үү? Тэгин. Ажиллагаа ихтэй. Ажиллагаа ихтэй. Цагаан цэцэг ургуул сайн юм байна тий. Сайн гэсэн. Тийм байна. Тий. Одоо яг хэдэн сар турах удаа 9 сарын 8 сар тоо. 9 сарын ихээр гараад. Би 9 сар 15-нд хураана. 15-аас хойш. Одоо нөгөө зарим айлын бол тийм хашааг зүгээр ингэ задраа талбай дээр тариалж байгаа шүү дээ. Тэгэхээр 8 сарын сүүлээс эхлээд нөгөө айлууд Хоорондоо бас хойш. намар жандаа ингэ буугаад ирэхээр энэ хавар мал ихтэй болчихно. Тэгэхээр чинь бас нөгөө мал дайраад идэв байхгүй. Тэгэхээр нөгөө задраа талбай дээр тариалж хийж байгаа хүмүүс хараа илүү ийс таавна. За иймэрхүү хашиж хамгаалсан газар байвал Ер нь сард одоо хэдэн удаа усалгаа ер нь явах хэрэгтэй байдیں۔ Энийг 7 хоногт нэг 2-7 хоногт нэг удаа усалдаг байсан. 10 Тэгээ энэ жил гандаа болоод бороо байхгүй баг 7 хоногт нэг ус өгч. ус өгч байна. Тий. Одоо тэг хүн хүчийн юунд одоо хэр вэ? Та одоо тэгээд Тэг яах гайгүй. ганцаараа яж нөхшөө гэр бүлээрээ. Тэг гэрвэлээр шүү дээ. Тэгэл 9 сард одоо хичнээн хийл одоо төмөс авах шуудаа орно. Хийдээр нэрх үү таны одоо шуудаагаар бод. Үхээр Тий. шуудаагаар хэдэн шуудаа? Баг 200
гарна гэж бодоод байгаа шүү дээ. 200 гарыг авч байгаа юу? Ходлын идэг авсан. Нодлон 150-ыг авсан. Зөв. Энэ жил нэг 200 гаргаад авчих гал тий. Ер нь бол тэгэл усал сайн байвал ер нь урагдаг байх тий. Ус арчилгаа, зэрлэг. Энэ одоо зэрлэгийг сая ингээд авчлаа дахиад гараад ирэх үү? Нэг авчвал гарахгүй юу? Одоо гарахгүй. Одоо энийг 2 удаа хамарлсан шүү дээ. 2 удаа. Нөгөө усалсны дараа эхлээд анх удаа усалсны дараа дахиад 2-3 өдрийн дараа дахиад нөгөө хамралдаг байхгүй юу? Нөгөө юугаар ийм сайхан гацаан мөх цастаа уулын энэ сайхан усаараа одоо усалж байгаа ногоо тэр чигээрэл одоо сайхан амттай байлгүй бах тий. Энэ сайхан өдөрлөг газар энэ хөрсөн дургасан гол нь тэгээд энэ ургамлын газрын хөрсийн дагаад услagaаг дагаад нөгөө тухайн ногоо амттай байдаг шүү дээ тий. Ёстой нөгөө тэр алтан ургамлыг эдсэн малын мах амт. Өөрсмийн улсууд тэгж ярьдаг шүү дээ. Саксайн чорон дургасан төмс амттай байдаг юм аа гэд манай Сакса юу да? Саксайн чорон дургасан. Тий, тарьсан. Төмс. Айгаа гоё амттай байдаг юм аа. Ховдын төмснөөс өөр амттай. Илүү амттай байна. Чихэрлэг амттай гэж ярьдаг. Төмсөөрөө брэнд юм байна да. Тий. За. Улаан жин таарсан байгаа энд. Тэр улаан жин. Энэ одоо нөө зэрлэг нь ургаад ирэхээр харагдаж байна шүү. Тий, тэг. Энэ одоо зэрлэг үү? Зэрлэг наадахсан зэрлэг. Ингээд ер нь арчилгаа ихтэй байдаг юм байна. Тий. Арчилгаа ихтэй. Энэ улаан маань Хүрэн манж айгаа гой ургамал шүү дээ энэ. Хүрэн манж. Тий. Хүний суусыг бас төгжүүл. Тий, цэвэрлэн. Ивчилгээний маягаар. Энэ юм тий. Тий, наадах. Энэ том ургах уу? Ийм том болно шүү дээ. Тий. Танаа энд одоо хамгийн том ургаж ирсэн тэдний хийл одоо ногоо гэсэн юм байх уу? Гарч ирсэн үү? Гарч ирсэн. За, хамгийн том нь ямар ногоо? Чарманж нь 4 кг гарсан шүү дээ. Том төмс. За. Кил 200 г гардаг. Кил 200. Тий. Кил төгс гарсан. Гарсан. Кил 200-өөс бүр ийм том. Танахаас уу? Тий. 1 жил гарсан. Хаяа тэр ховор бах тий. Тий ховор хаяа нэг. За яах вэ? Энэгээр дэш нарийн ногоо. Энэ ингээд хүрэн манж юм биш тий. Энэ хүрэн манж тий. Яах вэ? Энэ дотор одоо хүрэн манж байгаа юм байна. Бага. Одоо нөө зэрлэг уучраас харагдах байгаа юм тий. Услага тариалан чинь ажил тавд юм уу танах? Авдгүй. Өөртөө гэрблэр. Нас нөхд ирдэг. Гэр бүлээрээ. Тий, гэр бүлээр. Одоо хэдүүд тарьж ид? Бид нар 2 хүүхэдтэй. Ам бүл хэдүүд 2 хүүхэдтэй. 6. 4 хүүхэдтэй. Өнөөдөр услагаа хийчих юм уу да? Өнөөдөр услага хийгээг. Тий. Энийг хийж өгөх юм. Энийг мал идэж гинэ үү? Идэж байгаа идэж шүү дээ. Ийч одоо ингээ хадлан болчихсон юм тий. Болно шүү дээ. Цэмбэ авто гэрлэн 2014 онд байгуулагдаж автомашины гэрлийн чиглэлээр тасралтгүй найдвартай үйлчлэг үзүүлж байна. Гэрлийн тусгал тохиргоо их, лам солих, нүүр солих, дээдлийн цуглуулах, төрөлцсөн үйлчлэгээр үйлчлүүлэгчдийн итгэлийг үлдээсэн манай бодлого. Цэмбэ авто ертөнц нэрийн дор үйл ажиллагаа нэгтгэн автомашины гэрлийн салбартаа тэргүүлэгч болох зорилготой тасралтгүй хөгжсөөр байна. Цэмбэ авто. Энд нэг л юм дутаад байна та. Dabi, pop your day. Өглөө бүрийн эрч хүчийг энгийнээс эхлүүлээрэй. Цэвэр, чанартай,
амттай эрч хүч будаа таны гэр бүлийн эрүүл сонголт тэжээллэг чанар бүрийг хадгалсан Монгол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн зөөлөн ширхэг төгс амт хүүхддэж томчууддаж таалагдана. Өдөр бүр эрч хүчээ нэмээ. Эрч хүч будаа эрүүл амьдралын эхлэл. Хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн холбогдох дугаар 95 99 34 29. Либан брендийн Эко ариун цэврийн цаас нь эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай түүхийд нь тусгай сортын термил мод усанд хурдан задардаг будагч бодисгүй үнэргүй торгомсог зөөлөн харшил өгөхгүй эдийн засгийн хэмнэлттэй ус тос маш сайн шингээдэг бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн утас 91 тэгис 70 Алтайн улсын бэлд орших өөрийн тариалангийн талбайд тарж ургуулсан Goodwill брендийн шар будаан цэвэр агаар цэнгэг усны тэжээлээр ургасан шилмэн сортын үрээс гарган авсан 100% байгалийн гаралтай генийн өөрчлөлтгүй тод шаргал өнгөтэй амт чанарын дээд түвшинд боловсруулсан шар будааны өнгө нь хэр тод шар байна төдий чинээ амттай Goodwill шар будааг харахад том ширхэг тод өнгө чанарын хувьд илт ялгардаг. Алтайн цэвэр хөрснөөс танаа гэр бүлд хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 77 тэгис 77. Яруу зүйл компани Best хачир стандарт гар дүнслийн бичгтээ бүх төрлийн хачир, даршилсан ногоо, салаад, кимчи, органик манту, дүүпүү зэрэг бүтээгдэхүүнийг бүх сүлжээ орон нутаг зах худалдааны төвд нийлүүлдэг бөгөөд сав баглаа бодол стандарт хангасан аялал зугаалганд авч явахад авсаархан бүх төрлийн хоол маханд хачраар хэрэглэхэд төгс зохицох бүтээгдэхүүнүүд. Холбогдох дугаар 911 41 28. Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Miratorg, Черкизово компаниас дахиа гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүрт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айл өрх албан байгууллага найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчилгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Дүнжин гарав худалдааны төвийн 175 дугаар павильонд бүх төрлийн цагаан идэ болон орон нутгийн үндэсний үйлдвэрлэлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Сүү, тараг, өрөм, хоормог, уураг, ааруул, аарц, холимог тос, цагаан тос, шар тос, борц, чицэргэн, анс, жимс, хэвийн боов, боорцог, бор арвайн гурал зэрэг бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Хаяг Дүнжин гарав худалдааны төв 175 дугаар павильон. Холбогдох дугаар 99 45 66. Мөн манайх малчтаас цагаан идэг байнга худалдан авч хамтран ажиллаж байна. Одоо танд бас юу бас хэрэгтэй байвал бас болохоор байна. Юу их жишээ нь нарийн ногоо таардаг ийм төрдөг тракторууд за газар гаагалдаг шиг өөрөө нөгөө жижигэн жишээ нарийн ногооны өөрөө суудгадаг төхөөрөмж байвал зүгээр тэгээд одоо та нөгөө гараараа л ягаад байна уу? Тий, одоо гараараар нэг нэгээр нөгөө бөөш тий, нэг бүрсэл нь суулгаж байгаа. Тийм усалгааны асуудлыг нэг юм төхөөрөмж байдаг шүү дээ, тий, усалдаг. Тий. Тийм би бас хэрэг байвал зүгээр юм байна. Зүгээр. Дундаа нийлж байгаад нэг өөрөөрөө бас нэг тийм юм болно шүү дээ, болно. Болдгоо. За, энэ жилийн одоо хамгийн анхныхаа ургасаг Баян Улгийн аймгийн сагсаа сумаас амттай байна. Мөлжиг хол газар их тоолж байна. Яг 6 км замыг тоолж чадсан амталж шүү дээ. Алтан. Энэ мөх цастаа сайхан усаар одоо сайхан усалсан энэ алтан уулын усыг хөрсөнд ургасан юмыг амталж байна гэж сайхан. Баярлалаа. За таны хичээл зүтгэж шүү дээ тий. Одоо ингэж хичээл. Тэг. Яа.
Ямар гоё амттай юм бэ? Эстэн пирэш гэдэг нь шинэ ногоо. Шинэ ногооны садаад ч одоо энэгээр байдаг үү те? Тэгэн. Монгол өгөрчээ. Монгол өгөрчээ дундаа аюул яагийн сагсаа сумын брэнд. Ийм сайхан гоё амттай. Бүх тастаа сайхан энэ сарилтгийн автон өрөөний сагсаар амтсан ногоо цаанад нэг амтны өөр үү? Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Яа, сүрэг тарган сайхан тусч гин үү? Оо сайхан. Жил албан өндөр байх нь. Оо өндөр. Ааха. Суманда амьдрал. Суманд амьдрал. Оо тийм ээ. Залуугийн суманд амьдрал. Мундаг байж тээ залуу хүн суманд амьдрах. Тийм ээ. Ер нь бол одоо манай залуу шиг суманд сайхан амьдрдаг болчиход юу хийдэг вэ те? Суманд амьдрах ер нь сайн юм байдаг. Төрс нутгийн. Төрс нутг. Төрс нутгийнхаа суманд амьдрах шиг сайхан юм байна тийм ээ. Өөрийгөө тэг үлмэрээр тэг мэдчих чадхаараа тэгэл эцэг өвгдийн түүхний дэл одоо байж байгаа шүү дээ тийм. Хүн өөрөө толгоогоо ажлуудаа хөдөлмөрч чадвал ер нь суманд амьдрал байгаа биз дээ. Бага. Аюулгүй авах те. Одоо энэ тавир харж байгаа үйлдэгт. Одоо суман дээр одоо засварын газар ажиллаад одоо хуваараа өөрийнхөө хөлөмжтэй өөрийнхөө ногоо тариад л. Өөрийг шатгаараа л амьдарч байгаа л дээ. Одоо тэгээд ер нь бол яг хуу сумын залуучууд нэлээд бас сайхан бас ирж амьдардаг болсон байна. Одоо тийм хотын ирж гисэн бас сум руу сайхан. Сум гэдэг чинь өөрөө хөдөө шүү дээ сайхан. Харин сумыг тойрол хөдөөгийн мал аж ахуй хөнөөл бүхэл юм байдаг тийм ажиллагаа сайхан. Хүн өөрөө сэтгэхэд хөдөлмөрлөж чадах юм бол их юм. Харин дүүгийн мэрэгжил хийвэл. Миний мэрэгжлийн эдийн засаг. Эдийн засаг. Нягтлангаа төгс хөдөж авахыг төгссөн. 2008 онд төгсөөд тэгээд үргэлжлээд 9 онд магистрийг төгсөөд одоо 2 дипломтой. Тэгсмөрдлөө тэгээд тэр мэрэгчлэр биш хуваараа нэг банк санхүүгийн байгууллагатай хэдэн жил ажилласан. Одоо хуваараа тэгээд засварын газрын хуваараа ажиллах хэрэглээд явчихсан. Зөв. Энэ өөлөмж нь байна уу? Тэгээ энэ гөлөмж манай 101 гөлөмж. Гэр бүлээрээ ингэ. Гэр бүлээрээ энд танаа хүүхэд үү? Тий, манай хүүхэд манай ихнэр. Зөв. Сайн байна уу? Сайн байна уу? Гэр бүл. Хон дээр байгаа. Сайхан биш үү? Ажлууд нь тавлаг уу? Яа сайн байна уу? Ичээд тасцаа одоо тэгээд. Ногоо тариад байна уу? Яа вэ? Авъя юм даа. Авъя. Хайрын гэдэг гэр бүлээрээ л тэгээд. Гэр бүлээрээ хэрэгцээндээ юу? Өөрийнхөө хэрэгцээндээ л өвгөн тарсан юм байгаа. Зөв. Манай ямар нэг зардаг юм шиг. Гэр бүлтэй нөгөө үлгэрч чичээж болохгүй. Залуу гэр бүлтэй үлгэрч болох гэдэг. Ингэж амьдарч болдго юм байна шүү. Болдго юм байна шүү гэдгийг бас хүн өөрөө хөдөлмөр биш те. Тэг хөл. Одоо энэ хичнээн төрлийн ногоо тарьж байна. Одоо энэ жил 2 3 хүн нэлээд их тарьдаг байсан. Одоо нэг энэ жил өрсөлдөг помидор тэгээд энэ огурцыг тэр хоёр л тарьсан. Өдөр болгон л гоё таанаа гэр бүлчин гоё шин ногоо идэх юм байна шүү. Харин чинь эрүүл өөрийнхөө тарьсан чинь баг өөр шүү. Өөрийнхөө тарьсан тий. ямар ч хайсан. Химийн бордоо авахгүй. Химийн бордоо авах өөрийнхөө эрүүл. Залуучууд одоо тэгээд бас суманда амьдарч бас болдгий шүү гэдгийг бас залуучуудаа бас үлгэр жишээ харж ариун туршлагаа бас харуулж ийн гэсэн үг шүү дээ суманда тийм ээ. Жил болгон нэг шин зүйл санаачлаад нөхөр бит хоёр. Зөв жил болгон. Жил болгон хашаанд. Энэ жил одоо шинэ ямар санаа гаргав? Энэ жил гадар нэг хөлөмжид хүүхдийн бас юм барьсан ба. Бас юм барьсан бит хоёр. Хүүхдийн гадаа. Дараа жилийн шинэ санаа нь ямар байна? Тэгээд дараа жил тэгээд өвөл бодоод тэгээд 100 хийдэг байхгүй. Өвөл нь бодож байгаа 100. Тэгээд 100 тэгээд болгоно үгүйг харж байгаа тэгээд судлаад. Зөв. Дараа жил дахиад ирнэ. Шинэ энэ жил одоо ямар шинэ санаа гаргав гэдэг сайхан. Тэгээрээ. За ингэж өгөрцөгээ тариад. Тий, өгөрцөгээ тариад. Тэгээд одоо нэг аваад дахиад хэд хоноод ургаад иж билээ? Одоо 2 3 хоноод ургацдаг юм гэн. Одоо энэ жоохон одоо энэ жижигүүд нь маргаас нэг өдөртэй нэг ургач. Тэгээд хүүхдийг арчилж байгаа юм шиг л одоо. Тий, хүүхд арчилж байгаа юм шиг л байна. Хүүхдтэй юм шиг. Одоо энийг ажиллуулж байгаад нь одоо засвар байна уу? Тий. Засвар ажиллаад одоо 2 жил болж байна үг. Өөрөө тэгэл юм аа. Өөрийг бүрх юм аа болгоод л явж байна. Тэгэл гэр бүлээрээ л
Гэр бүлэрээ. Мондөг гэр бүлээ. За танаа башаад очие. Эзэн нэстэй одоо. Эзэн энэ байгаа. Хэрэгцээнд ногоогоо тариулж худалдаж бол авахгүй юм байна та. Худалдаж бол авахгүй. Одоо нэг 7 сарын гаргасан одоо нэг 10 оны дараа өөрөө аваад идчихдэг юм. Аваад идэх хэрэглээд байдаг. Хашаан дотор гэдэг энэ хэсгийг одоо төмсөө энэ хэсгийг өнгөрсөн нарийн ногоо тэр хэсгийн мод оон байгууламжийг ингээд сонгонд барьдаг байсан. Тэгээд энэ жил тарж чадаагүй энэ жил. Ингээд доторх орчноо сайхан гоё бүрдүүлж чадчихээн. Догоон байгууламжгүй өөрөө хасандаад өрн бүрдүүлээд яа. Бол одоо санаа хөдөлмөрөө хүн болдог байна гэдэг харуулж шүү дээ. 5 хүн барьстай орч болохоор юм байлээ. Өдснөө. Өдсөн үсгээ явахад оройн чинь нэг ядарч ирээд нэг 2 удаа сонгочоод одоо нэг усан сайн болоо. Энэ одоо тэгээд усаа яд яхад ингээд сэлгээ сольх уу? Одоо соль нэг 7 хоногт нэг удаа сольно. Амьдралыг гоё ингээд шимж чадчих шүү дээ өөрсдөө тий. Гэр бүлтэй гоё. Энэ гаднаа хөлөмжгүй юм болдгийг энэ ус нь бохирчдөг юм байл. Тэгээ хөлөмж бариад. За шомпт харъя. Яа сэлгэх та за. Юм бол. Бүр стадлаг жараагаа шиг бүлдүүлдэг байна тий. Тэгдэг. Одоо энэ дэр нэг 7-8 жил болсон байгаа. Тэгээ одоо нэг жилийн их байдаг байсан. Тэд нар өвөө нээжлээ ургаагүй юм байл. Хүүхдүүд том болвол тий. Аав ээжийн тарьсан мод гэх. Харин тэгж санах. Түүх өөрөө байна шүү дээ. Мод 5-600 жил настай шүү дээ. Тийм. Байгаль их дэлхийдээ буйны хийж байна. Танах ингээд ногоон байгуулж үүсгэснээрээ энэ айл тэр хажуутлын айлууд чинь цэвэр агаарыг байна. Аавч нэг гэсэн. Манай их бас энэ тарьснаас болоод энэ жил нөгөө урдчлаа энэ айл. Тийм байна. Ер нь бол ингээд танаас сумын төвөөс хашаа болгонд модтой шүү сайхан. Харин күнкүнээс санаа аваад л байгаад байна. Энэ хүн хашаа бас хэрэгжүүлээ. Хөр шайлмаа бас хашаатад одоо мод тариад байгаа. Зүг. Сумандаа бол тэгэл нэг иймэрхүү маягаар л одоо амьдрах нь болдгийг бас харуулж байна тий. Харин. За энд одоо ус байна уу? Худаг. Энэ худаг. Энэ хутгаараа услаад байгаа үг. Зүг. Энэ юугаар гэдэг вэ тий? Үгүй насасаар. Насасаар ажиллаж байгаа. Ингээд. Тий. Янгийн хүүтэн байлээ. Нилээ хүүтэн. Үүнийх яах вэ? Начаа 10 км байх 13 одоо нийлээ дээш гарсан болохоос 13. Тий 13. Өмнө залуу гэр бүл нэрэ мондөг ямаа тавиад маань үнэхээр лэмиг бас нэрэ 2-3 алхаал нэг юм үлдэх байна шүү дээ тий. Тэр эскигэрийг бас бит хоёр өөрсдөө өөрсдөө хийсэн юм уу? Хад нээж яа. Энэ гэрээ юу? Модын уу? Тэгээ бүх юм модын бэлдчихэд бусдын юм бид нар өөрсдөө хийсэн ба. За сайхан сонирхол сайхан эсгийг дуу. За тэгээд өөрсдөө Монгол гэрээ хийгээд тий өөрийнхөө эсгээр өрнө. Модын хугацаа тэгээд илсэндээ тоглоно. Тэгээ илсэндээ тоглоно. Хүүхэд тоглох орчныг өөрсдөө хүүхэд усанд орох юу гинэгээд Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлэгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Хушгины самрын нунтаг эрүүл мэндэ нэг халбгаар дэмжиж омега 3 болон лецитинээр баялаг тул анхаарал төвлөрөл ой тогтоолтыг дэмжинэ. Ханаагүй тосны хүчлүүд нь зүрх судасны үйл ажиллагааг хамгаалж, аминдимийн антиоксидант нь арсыг толгор, залуу харагдуул гол боловсруулалт сайжруулж, стресс бууруулж, тайвшруулан нойрыг дэмжих онцгой давуу талтай. Байгалийн гаралтай бүх насныхан тохиромжтой. Смути, каш, сүү, өглөөний хүнсэнд амархан, амтрахан хэрэглээрэй. 86 23 93 10. Хулсны хандтай аяг тавг угаагч. Бүтээгдэхүүний давуу талууд байгаль орчин дээлтэй эко хэрэглээ. Нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана.
Тусгаалan нэмсэн чийгшүүлэгч найрлага нь гарын арсыг хураашуулахгүй, харшил үүсэхгүй. Аяг тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй, гадаргууг маш сайн цэвэрлэн. Бэрсүүд журжийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй. Гэр бүлийн хэрэглээг Green Leaf Martas холбогдохтос 9912 TGS-1 88-3 5311. Nissin Oilio Mongolia 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос Nissin Oilio албан ёсны нэртэйгээр худалдаалагдж эхэллээ. Онцлог давуу талууд 100% байгалийн гаралтай бөгөөд холестерин агуулаагүй, эрүүл мэндэд тустай. Омега 3 болон Е амин-димээр баялаг зүрх судасны эрүүл мэндийг дэмжин. Тосны шингээлт багтаа шарсан, хуурсан болон бусад хоолнуудад илчилгээний шингээлтийг 20% бууруулсан. Хоолны амт үнэрийг өөрчлөхгүй, байгалийн амтыг хадгална. Утас 9442 9990 7676 55 85. Нэвтрүүлгийн ивент төгчээр ГГ Гоёл брэнд. Монголын уламжлалт өв соёл, зүү ороож ойсон арьсан ширэн бүс. Нарийн гар урлал, уруухан, чамин тансах хийц, бат бүх чанараараа өвлөгдөн үлдэх үн цэнийг бид урлан. ГГ Гоёл брэнд. Нэвтрүүлгийн ивент төгчээр Ариун фарм, галгүйч буцлан, тансаг амтыг богино хугацаанд. Ивент тэтгэгч Итүүгэн урлан. Бид чанарыг эрхэмлэн урлан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Мөнх урлан, Монгол үндэсний дээл, уламжлалт өв соёлоо эрхэмлэн байдлаа. Мөнх урлан. Нэвтрүүлгийн ивент төгчээр Шуутай гол компани өвөг дээдсийн хоол цайны соёлыг 100 зам брэндтэй сэтгэлээ шингээж бүтээв. Нэвтрүүлгийн ивент төгчээр монголчуудын хүндэтгэл бахархлын бэлэгдэл мөнгөн аяга. Орглон мөнгөн аяга. Мөнгөн аягны уламжлалт хийц. Нэвтрүүлгийн ивент төгчээр Сүнгэр компани уламжлалт борцтой, борцогтой хийцтэй цай Монгол амт. Нэвтрүүлгийн ивент төгчээр эргэлт бүрэн итгэл даах сонголт Ноц компани. Оо, ийм сайхан өргөө байна. Яа. Опс. За. Энэ нэг юу мартмал байна тий. Тий. Эдгээр хулцаа бид өөрөөсөө гараараа энэ сэлбэртэг хийгээд өөрөөсөө хийсэн. Энэ манай өөрийнхөө ээжтэй хамтлал эдгээрийг ойцсон баг. Хаан манай энэ гэрээ бүгдийг нөө хийсэн юм. Өөрөөсөө хийсэн тий. Бид нэр зүгээр зарим нэг утсаар уйдаг шүү дээ тий. Бид нэр зүгээр л манайхын хялбар болох тусам энэ үзэр будгаар буудсан баг тий. Ингээд одоо тий. Ингэж өгснөөр яах вэ? Наацын жоо үзэмж сайтад үгүй ер нь үзэмжтэй болохоос бусдын заах. Зөв бас тийм тий. Бас цааны цанаа даав байж хаар. Тий. Бас нэг гоёл юундаа сэргэлдээ. Харин тэгэл будгаар тэгээ буудсан байгаа ер нь. Тэр бол миний санаачлал. За их химиг сайхан хийж бүтээж сум орон нутагтаа бас сайхан ингэж амьдарч эцэг өвгдийнхаа сайхан буур болон өөрийн төрсөн нутгаа одоо сайхан Улаанбаатар хот руу явж одоо Эрдэнэ номыг сурсан зүйлээрээ сум орон нутагтаа өөрийн төрсөн нутагтаа тий Тэмээд энэ сайхан эцэг өвгдийнхаа буурыг манаж бас ингэж сумандаа амьдарч байгаа ийм сайхан залуу гэр бүл байна. Одоо үнэхээр одоо бас ахнаас нийт Монголынхаа төмнийхөө үзэгчдийнхээ өрөөс талархлаа илэрхийлье тэгээд сайхан байна. Ногоогоо тарьж болдгийм байна. За мөн одоо гэр бүлдээ тэр одоо сайхан орчныг бүрдүүлээд усанд орох тий бассейн гүний усыг хүртэл доороос нь 10 м ухаад гаргаад ирсэн. Ингээд одоо Монгол гэрээ хүртэхгүй болж өгвөл одоо өөрсдөө ингээд нөгөө гараараа хөдөлмөрлөж хийж
болдгиймаа гэдгийг бас залуучууд бас их туршлага болсон зүйлийг бас харуулж байна. Бас энийг бас нэг залуу сумандаа амьдарч байгаа бас залуучдын бас сайхан төлөөл болж чадж байгаа. Тэгээд дээр нь одоо техник машин их л олон юмыг сайхан хийж бүтээсэн байна да. Харин залуу хүмүүс тийм үү. Одоо сумандаа залуучууд бас ирж амьдрах нь хэр байна. Одоо ер нь залуучууд нэлээд нэмэгдсэн юм байна те. Ер нь хотоос энэ хөдөө ирээд амьдарч байгаа нь нэлээд их нэмэгдсэн юм байна. Хоёр нь хэдэн жилийн их нэмэгдсэн юм байна. Би энэ сумд ажиллаад одоо амьдраад нэг 13 жил болж байна. Би тол сумын гаралтай. Тэгээ тол сумаас амьдраад энэ чинь амьдраад нэг 10 хэдэн жил болж байна. Өө зөв. Одоо 10 хэдэн жилийн миний мэтэл энэ баггүй. 10 жилийн мэтэл. Сайхан. Хүн тэгээд их санаагаа сайхан бодоод хөдөлмөрч чадвал бас амьдрал босдгол юм байна гэдгийг бас харна тийм ээ. Суманд бол тэгээд одоо бүхэл юм эргэн тойрон одоо хүний хийж болох амьдж болох мал аж ахуйгаас гарч байгаа ноос, ноолуур одоо түүхийд байгаль ургаж байгаа энэ сайхан юмнуудыг сайхан хүн ингээд үнгүй байж байгаа юм шүү дээ. Энийг хөдөлмөрлөө зүтгээд ингээд өөрийгөө дайсалж чадах юм бол энэ суманд амьдарч болдог юм байна. Цэвэр агаарт тийм ээ. Экологийн цэвэр сайхан бүтээгдэхүүн хийгээд хүүхэд багчуудаа эрүүл орчин сайхан өсгөөд явах юм үнэхээр одоо бас юм суманд олон давуу тал байгаа юм шүү дээ. Тийм ээ. За тэгээ сайхан танилцлаа. Үнэхээр одоо сайхан сумандаа олон сайхан залуучуудынхаа төлөөлөж залуу үедээ бас өөрсдийн сайхан амьдралаа сайхан ариун туршлага сайхан түгээж яваарай. Баярлалаа. Сайхан яваарай. Энэ сайхан өв соёлооч гэсэн гаханд бас сайхан дээдж бас сайхан явж байна. Эсхий туурагтан үйлдлийн соёл гэдэг чинь өөр энэ Монгол гэрт дотор байдаг. Энэ Монгол гэрэж гэсэн одоо бас нэг байшин бариад гэр бариагүй байх нь бүр барихтаа өөрсдөө бас ингээд гар хөл бие орж биеэрээ энэ өв соёлоо бүтээж одоо тийм ээ хөдөлмөрлөж ингээд сайхан энэ эсхий туурагтан гэр дотор чинь энэ одоо түүх ёс заншлаг байж байдаг шүү дээ. Одоо хий гугалзан хүртэл одоо өөрийн нэртэл байж идэг тий. Тэгэхээр ариун энэ сайхан ёсыг бас хадгалж яваа юм байна. Тэгээ бас газар тариалан гавс авч явна. За мөн одоо тэгээд авц засуур гээд нүүдлийн сайхан соёл түүхээ бас авч явна. Тийм. Мондог байна. За жид үйлсэн сайхан авраа будаа шиг харивжиж өргөн сайхан дэлгэр болт тугай гэж сайхан өрөөж байна. За баярлалаа. Хүрээ.